Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт, урьдчилан сэргийлэлт үйлчилгээг ирэх 5 дугаар сарын 1-ээс эхлэн зохион байгуулна. Энэ хүрээнд Орхон аймгийн хуучнаар нийгмийн эрүүл мэндийн төвийг засварлаж, урьдчилан сэргийлэлтийн үзлэгийн байр буюу эрүүл мэндийг дэмжих төв болгож байна. Ингэхдээ тус төвийн 2 дугаар давхрыг эрүүл мэндийн яамны 180 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварласан байгаа бол 1-р давхар Б1 давхар гадна басаатыг аймгийн 280 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засварлах юм. Мөн дээрэс нь тус төвд 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тоног төхөөрөмж суйрлуулах талаар албаны хүн мэдээллээ. За Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамнаас бол бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт урьдчилан сэргийлэх үйлчлэгийг бол 5 сарын 1-ээс бол зохион байгуулахаар бол төлөвлөөд бэлэн бэлтгэл ажлаа хангаад ингээд явж байгаа. За энэ ажлын хүрээнд бол манай аймгийн нийгмийн эрүүл мэндийн төв хуучнаар нийгмийн эрүүл мэндийн төвийн байрны 2 давхрын хэсгийг бол эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар засварын үйл ажиллагаа бол хийгдээд одоо комисс бол ажиллаад хүлээгээд авсан байнамаа. За тэгээд 1 давхар болон зойрын давхар гадна басаадын ажлыг бол орон нутгийн төсвөөр бас шийдвэрлүүлэхээр бас ингээд санал оруулаад бас аймгийн удирдлагууд манаас дэмжиж явлаа. Тэгэхээр одоо энэ засварын ажил бол 5 сарын 1 гэхэд бол ингээд дуусах зорилготой. За тэгээд засварын ажлын хажуугаар мөн тоног төхөөрөмжүүд бол эрүүл мэндийн яамнаас ингээд хуваарийн дагуу суйрлагдаад явах юм аа. Нийт бол 1.5 тэрбум төгрөгийн урьдчилан сэргийлэх тэгээд эрт илрүүлэх үзлэгийн зориулалттай тэм тоног төхөөрөмжүүд бол суйрлагдах юм байна. За энд яг ямар эрүүл мэндийг дэмжих төв гэдэнд одоо яг юу хэлж ийнэ вэ гэхээр бол хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулдаг. Эрүүл мэндийг эрт илрүүлэх үзлэгт оруулдаг. Өвчнийг өвдгөөс нь урддаж оншилдог, эмчилдэг. За мөн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох ийм зорилготой ийм төв байна. За нэгсэнд бол анх дахь, хоёр дахь, гурав дахь ийм урьдчилан сэргийлэлтүүдийг ерөнхийдөө хийж ажиллана л гэсэн үг. За 180 сая төгрөг бол 2 давхрыг нь засвар хийгээд ингээд дууссан байгаа. За 1 давхар бодоол Б1 давхар. За гадна талын өвд орчмын засвартай холбоотой асуудал байгаа. Тийм учраас өнөөдөр бас эрүүл мэндийн яам өсөлт тавьсан. Монгол Улсын засгийн газрын тэргүүн үүрэг өгсөн. Тэгээ энэтэй холбоотой аварын зардлаас энэ хөрөнгийг гаргаж шийдвэрлэж 5 сарын 1-ээс эрүүл мэндийн үзлийг эхлэхэд бүх зүйл бэлэн байх ёстой гэсэн үүрэг таалал өгж байгаа. Тэгээ хил гаалтай холбоотой самаргүй байна. Бараа материал олдоц гэдэг ингээд өндөрлөлттэй зүйлүүд байгаа. Тийм учраас тодотгол юм уу ямар нэгэн төсвийн босод зүйл анги зохицуулт хүлээх боломжгүй байна гэж үзэж өнөөдөр бас зөвлөлийн хурлаар харилцаж аварын зардлаас энэ шийдвэрлэж зохион байгуулах үүргийг цэцэргийн орлогч өмнөдөр болоод үүрэг болгож байгаа эрүүл мэндийн газар Сүхбаатар 2-т. Эрүүл мэндийг дэмжих төв байгуулагдсанаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийг эрт илрүүлэх, хүндрэлээ сэргийлэх зэрэг ач холбогдолтой нь. Одоогийн байдлаар тус төвийн 2 дугаар давхрын засварын ажил бүрэн дуусч эхний ээлжинд зарим тоног төхөөрөмж ирснийг холбогдох албаны хүн мэдээллээ.